Тоон гарын үсэг ашиглан байгууллагын лавлгааг хэрхэн авах вэ? Харилцагчдаа эхлээд Sciencecore цэгийн сайт руу ороод лавлгаа авах гэсэн товчийг дарахад иргэн хуулийн этгээд гэсэн хэсгийг сонгон тоон гарын үсгээр байгууллага гэсэн хэсэг рүү нэвтрэнэ. Үүний дараа байгууллагынхаа регистр гэсэн хэсэгт лавлгаа авах байгууллагынхаа регистрийн дугаарыг оруулаад үргэлжлүүлэх товчийг дарахад хувь хүний регистрийн дугаар бичих хэсэг дээр лавлгаа авч байгаа байгууллагынхаа захирлын регистрийг оруулаад нэвтрэх товчийг дарна. Үүний дараа тоон гарын үсгийн програм гарч ирэхэд PIN код гэсэн хэсэг дээр тоон гарын үсгийнхээ PIN кодыг оруулна. Дата мэдээлэл дамжуулах цонх гарч ирэхэд зөвшөөрөх товчийг дарна. Дараа нь үйлчилгээний нөхцөлтэй танилцаад зөвшөөрөх товчийг дарна. Үүний дараа байгууллагынхаа мэдээллийг оруулан лавлгааны зорилгоо сонгоод лавлах товчийг дарахад 4 төрлийн лавлгаанаас сонгон төлбөр төлөх хэрэгслээ сонгоод төлбөрөө төлнө. Ингэснээр танай байгууллагын лавлгаа гарч ирэх болно. Хэвлэх гэсэн товч дээр дарж хадгалагч авах боломжтой.